Амрыг ирээ. Жудгийн Баярмаа гэдэг хүн асуулт асуух гэж байна. За аливаа албан бичиг бол заавалчгүй хуулийн үндэслэх хэсэг гэж байдаг. Хуулийн. Тэгэхээр энэ хүсэлтэнд бол ямар хуулийн зүйл заалтыг үндэслэж байгааг нь би бол олж харахгүй байна. Энэ дотор. За яг хуу доторх агуулгыг уншихаар үндсэн хуулийн 44.1-ийг барьж байгаа юм шиг байгаа юм. За тэр 44.1-д юу гэж байдаг вэ? Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх хэсэг асуудлыг оруулна гэж. Тэгэхээр энд төсвийн асуудал бол байхгүй байна. Тэгээ бодлогын тодорхой асуудал гэхээр яг ямар асуудлаар итгэл хүлээлгэхийг хүсэж байгаа юм бэ? Тэгэхээр энд бол тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна гэдэг нөгөө юугаа тавьсан байна л да. Одоо мөрийн хөтөлбөрөө гэх юм уу. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд яг ямар дэмжлэг дутаад байгаа юм бэ? Та бүр яг ийм дутаад байна гэд ингээд хэлээд өгөөч. Тэгээ хууль зүйн үндэслэх хэсгээ дахиад бас хэлэх хэрэгтэй байна. За хоёрдугаар баялагын тухай хууль батлагдсан уу? Хизээ батлагдсан бэ? За тэгээ энэтэй холбоотой нөгөө 34% авна ч үлээ 51% авна ч үлээ энэ ажиллагаа юу болж байгаа вэ? Тэгээ энэ дээр одоо саад бэрхшээл дотгор үүсээд байгаа юм уу? Нөгөө ухаан худгийг авна гэсэн ажиллагаа чи юу болж байгаа вэ? Яагаад гацаад байгаа юм бэ? За 3-дугаарт хөрөнгө хураах тухай хууль. Энэ хууль миний санаж байгаагаар ердөө энэ асуудал дэгдсэний дараа буюу бараг түрүүчийн 7 хоногт орж ирсэн их хуралд. Тэр энэ хууль яагаад ингэж удваа? Яагаад оруулж ирээгүй мөртлөө ингээд энэ хуулийг ингээд оруулахаас асуудал үүслээ гэд ингээд байнга яриад идэм бэ. Яагаад би энэ 2-3 асуудлыг зориуд хэлж ийн гэвэл ерөөсөө баялагаа авах гэсэн чинь болохгүй байна. Хөрөнгө хураах тухай хуулийг батлуулах гэсэн чинь гацаагаад байна. Ухаан худгийг авах гэсэн чинь өгөхгүй байна. Гэт ингээд нэг ийм хідэн асуудлыг байнга энэ шүүмжлэлтэй хандж байгаа хүмүүст наагаад байна. Одоо бүр залхаж чинь. Бушуу авахыг аваач. Яагаад энэ хуулиа ийшд оруулж ирээгүй юм бэ? За дахиад одоо хэрвээ хөрөнгөнд нотлогдохгүй үйлдэл гарах юм бол яг яах юм? Хууль байгаа юм уу? Ямар нэгэн хуулиар зохицуулах юм уу? Эсвэл энэ алтан гэрэл сайдын саяхан оруулж ирдэг энэ хуулийг хүлээх ёстой юм уу? Гэдэг ийм асуулт. За хамгийн сүүлд итгэл хүлээлгэх хэсэг тухай асуудал яригдчихээн. Тэгээд одоо би мэдэхгүй байна л да. Би бол итгэл хүлээлгэхгүй гэдгээ бол удаа хэлж байгаа. Хэрвээ улсын хурал итгэл хүлээлгэнэ гэд гарах юм бол та тэгээд цаашаа ажиллаад явах уу? Одоо түрүү номчим гişүүн айгүй зөв асуудал хөндлөө л дөө. Нөгөө уг гарвал чинь шал өөр асуудал байсан шүү дээ. Тэгээ хэрвээ тэр асуудал буруу гэж үзэж байгаа бол таны өөрөө чи хэлсэн үг гэдэг л да. Улс төрийн өндөр албан тушаалтнууд бол Япон солонгост жижигхэн юмнаас болоод ёс суртахууны хариуцлага хүлээгээд огцордог гэд. Тэгэхээр энэ хүүхэдтэйж байна уу ямар? За Лувсан намсрын оюун ерөнхий сайд Жудгийн Баярмаа гишүүний асуултанд хариулъя. За огцрох амархан. Тэдэн дээр би санал нэг байна. Надад нэг албан тушаалтаа зурлаач байгаа юм байхгүй. Гэхдээ огцорсны дараах үр дагавруудаа тооцсон. Энэ бол бас Монгол төрийн ажил. Цаашлаач тийм бас засгийн газар олон сорилтуудтай нүр тулна. Асуудал бүхэнтэй тулаал байнга огтороод байдаг болчвол гүйцэтгэх засаглал за улмаар хэд докторгүй засаглал үүсвэл парламентын засаглал дээр бас эрсдэл учрах учраас энэ хувийн шийдэл байж болохгүй л гэж үздэг. Тэрнээс намайг одоо албан тушаалтайгаа зууралтаад байна. Нөх их одоо ерхий сайдын ажил дуртай хүн гэдэг өнцгөөс хараад бол хэрэггүй гэж бодож. Тэгээ бид нөр өнөөдөр олон талаасаа яриад парламент засгийн газрынхаа асуудлыг одоо шийдвэрлэдэг байх нь бол зүйтэй юм аа л гэдэг агуулгаар энэ асуудлыг одоо оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн юм аа гэдгийг хэлье. За үнэн үндэсний баялагын сантай холбоотой стратеги ордуудын 34%-тай холбоотой яг хилцэл хийгдээд явж байгаа. За эхнийх нь одоо ухаан утгатай холбоотой асуудал улсын хурлд одоо өргөн баригдсан. За 2 удаа буцаагдсан. За ингээд улсын хурал дээр одоо ажлын хэсэг гараад миний ойлгож байгаагаар мөнгөтлөг гишүүн ахлаад ингээд одоо ажлын хэсэг нь яг хуралдаж байгаа юм цаг үедээ давхцсан. Тэгэхээр яг энэ одоо хилцэлтэй холбоотой за өмнө нь одоо өвтгийн хилцэлтэй холбоотой ийм асуудлууд бол байгаа. За энийг би одоо нэх одоо технээс болоод ингэснээс болоод гэж хариулахыг хүсэхгүй байна. Юутэйч цаг хугацааны хувьд юм байгаа. Та өөрөө мэдчих. Энэ цагаан дээр хараад бичигдсэн л зүйл байна. За орлоо нотолж чадахгүй бол тэр одоо иргэний журмаар нэхэмжлэгтэй холбоотой.
Яг тэрийг бас хөрөнгө хураах гэдэг бас илүү тийм бас нэг тийм мушгаад байгаа зүйлүүд бол бас байгаа. Тэр чинь Алтан гэрэл сайд хэдэн сар өргөн баригдлаа. Өнгөрсөн 1 сарын 24-ний өдөр засгийн газраас өргөн баригдсан. Тэгэхээр 1 сарын 24-өөс өнөөдөр гэхээр энэ хоёрын дунд одоо заавал үнээс инглээд иглээ гэдэг зүйл болоод байгаа зүйл юу ч байхгүй. Тэгэхээр энийг хэдүүлээ ингээд хийгээд явах нь зүйтэй л гэж бодож байна. За 9 сард өвтгийн бас арбитрийн маргаантай холбоотой асуудлууд ингээд бэлтгэл ажил хангалтад бас явж байгаа. За энэ дээр бас нэлээдгүй ийм асуудлууд одоо үүсч хил амттай асуудлууд бол байж байгаа. За тэгээ гашуун сухад ганц мод бас одоо холбогдсон өдөр ийм асуудлууд ингээд болж байгаа. Тэгэхээр яг хөө энийг би зүгээр том агуулгаараа манай нийгэм Монголын парламент одоо бас дүгнэлт хийх нь зүйтэй л гэж бас бодож байгаа. Олон ийм одоо том төслүүд хялбар байсан бол бүгдээрээ л явчих байсан байх. Бөөнөрөө л одоо хамтарч ажилласны үр дүнд бас бид нар энэ том одоо эрх ашгууд геополитикийн ард гарч ирсэн. Тэгэхээр бид нар за тийм ээ ингэчээ гэж хэлэх бол маш амархан. Гэхдээ цаашдаа Монголын парламент, Монгол Улсын засгийн газар гадна дотны нэлээдгүй л олон хүнд сорилтуудтай тулнаа. Тийм учраас үүнийгээ бас нээлттэй ярилцаад ингээд шийдвэрээ гаргадаг байхгүй бол бас нэг ингээд ийм одоо асуудал үүслээ за ийм юм боллоо гэдэг байдлаар төр донслоод байвал цаашдаа ялангуяа энэ одоо том геополитикийн үед хоёр том гүрний дунд байдаг Монголын хувьд бас төрийн дархлаас уларнаа. Энэ агуулгаараа л бид нар бүгдээрээ ярилцсан зүйтэй гэж үзээд байгаа юм шүү. Чөтгөн Баярмаа гişүн тодруулъя. Юу ялаа? Хөрөнгө хураах тухай хуулийг 1 сард өргөн барьсан байна. Тэгээ яагаад өнөөдөр хүртэл хилцэхгүй байгаа юм бол энд хэн хариулах уу? Амар ажлын дарга хариулах юм уу эсвэл энэ яаралтай хилцэх хэрэгтэй шүү дээ. Яагаад хилцэхгүй байгаа? Тэгээ биднээс болоогүй дээ. Гэтэл яагаад биднэртэй байнга холбоод байгаа юм? Чи надад бол бүр пад байхгүй юм биш. Түүгээрээ өргөн барьсан тэгээ яагаад хилцэхгүй байгаа? Бушуу хилцмээр байна шүү дээ. За ухаан удгийн асуудал яагаад гацаад байгаа? Авах ёстой бол бушуу авмаар байна шүү дээ. Гэхдээ бүр ингэж л хэлмээр байна. За тэгээд таныг итгэл хүлээлгэн ингээд үзчих юм бол та тэгээд ингээд үлдээд итгэгдээд цаашаа үйл ажиллагаа явуулах юм уу? Легитим чанар гэж нэг юм байдаг те. Улс төрчийн хувьд олон нийт миний бодлоор таныг ер нь хүлээн зөвшөөрөхгүй тал руугаа орцсон болов уу гэж би харж байна. Судалгаагаар 72% нь энэ гадаа явж байгаа чагсаалыг одоо зөв гэж үзсэн байлээ. Тэгэхээр нийгэм хүлээн зөвшөөрж байгаа юугүй юу гэдэг дээр та бас нэг хариулт өгөөч. Магадгүй түүгээрээ хийсэн судалгаа байдгийг үүсэхгүй. Таныг хүлээн зөвшөөрөгдөх За Монгол Улсын засгийн газар 2025 оны 5 сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хэмжлэх нөхөн төлөвлөх тухай хуулийн төслийг Баярмаа гишүүнэ. Өнөөдөр бид нар дөнгөж саяны өмнө хэдхэн минутын өмнө баталсан шүү дээ. Одоо хилцэхэр болсон. Энэ 5 сарын 21-нд өргөн барьсан биш үү? Тэгээ өнөөдөр бид нар сая зогчлоо шүү дээ. Таныг байхгүй байхад бид нар зогцсон тий. Хилцэхэр болж байгаа шүү. За оюурлан сайд хариулъя. За яг бодиттой байдлаар Монголын нийгэм өнөөдөр тогтвортой байдлыг л хүсэж байгаа шүү. Судалгаагаар тийм байна. 60-аас дээш хувь нь төр засаг хямралд орж хөрөнгө оруулалт гацаж явж байгаа төслүүд нь зогсож ирээдүйн хөгжлийн боломжоо улс төрийн ийм одоо асуудлаас болоод алдчих үе дээ гэдэг дээр эмдэглэж байгаа. Тийм учраас бид нар үүнийг олон талаас нь одоо бодох ёстой учраас би өнөөдөр ингэж зориуд ярилцсан зүйтэй юм аа л гэж үзсэн шүү. Яг бодиттой байдал. Огцрох амархан. Үнэн. Огцорсны дараах үр дагаврыг бид яаж харж байгаа гэдэг л өнөөдөр олон талаас нь ярих нь бол одоо зүйтэй юм аа. Тэгэхээр өнөөдөр бид нар олон талаас нь ярилцаал тэгэл та бүхний л онцгой бүр ирэх асуудал.